Сайн байцгаана уу? Наа гэрэл тод идэг. Би Итүүхэн сургуулийн 8-р ангид суралцдаг. Намайг Мөнх сайхан гэдэг. Бид физик хичээлдээ дуртай. Бид физик хичээлдээ сайн сурахын тулд нэгт томьёогоо цээжлэх, хоёрт физикийн туршилтынхаа үр дүнг сайн гаргах, гуравт амьдрал дээр тулгамдж буй асуудлаа физикийн хичээлдээ холбож бодох. Манай анги жил бүр физикийн хичээлээр олон төрлийн туршилт хийдгээс үүний нэг нь цахилгаанч үзэгдлийн туршилт юм аа. Үүнд электроскоп, шилэн саваа болон хумцар саваа, үсэг материал хэрэгтэй. Альва битийг цахилгаанжуулахад 3 арга байдаг. Нэгт нь нөлөөгөөр, хоёрт нь үрэлтээр, гуравт нь гэрлээр гэсэн 3 арга. Цахилгаанцсан хумцар савааг электроскопт ойртуулахад дэрвэлт нь юм байна. Харин шилэн савааг ойртуулахад дэрвэлт нь харьцангуй бага байна. Туршилтын үр дүнд шилэн саваа болон хумцар саваа хоёрын хумцар саваа нь илүү цахилгаанчдаг.